За бүгдэнд нь өнөөдрийн мэнд хүргэе. Тэгээд өнөөдөр дахиад нэг бичлэг оруулна гэж амласан. Энэ бичлэгийн дараа дахиж witchcraft буюу witch гэдэг юу вэ гэдэг талаар дахин бичлэг оруулах болно. Өнөөдрийн энэ удаагийн миний бичлэг бол холбоо барихгүй хүнтэйгээ одоо чиний ex найз залууч чинь ч юм уу те эсвэл чамтай их холбоо барих уу гэдгийг үзье. Эсвэл төр зургийн ингээд маргаантай би бинтэй одоо мессеж бичихгүй төр зургийн ингээд пауз авсан бас хосууд ээж болно те. Найз залууч нь юм уу найз охиноо чи холбоо чамтай ойрын үед барих нь уу? За энэ сартаа ч юм багтаад те. Чамтай мессеж бичих нь үү, заалгах нь үү? Тэгээд тэр хүн чинь одоо чиний талаар юу гэж бодож явж байгаа вэ гэдгийг бүгдээрээ дэлгэрэнгүй үзхийг хичээ. Тэгэхээр өнөөдрийн мэрэг бол холбоогүй байгаа нэг хэсэг салцсан эсвэл төр зургийн пауз авсан байгаа хосуудтай зориултаа. Эсвэл бүр нэлээд олон сар чамтай холбоо бариагүй те экс найз залуугаа, экс найз охиноо бас эндээс асууж болно те. Энэ сарда багтаа ч юм уу ер нь нэг ойрын үедээ хэдэн 7 хоногтой ч юм уу чамтай мессеж холбоо барих нь гэдгийг харцгаая. Тэгээд тэр хүн холбоо бариагүй бас хэдий удсан ч гэсэндээ чамаа сэтгэл дотроо тий бодож тээж явдаг байна уу, мартаагүй байна уу гих зэрэг бүгдээрээ үтцгээе. За өнөөдөр би 4 хөзөр сонгосон. Өмнөхөө бодвол subscribe-д маань өсөөд олон хүн үздэг болсон болохоор сонголтоо би олон болголоо. 4 үзье. За эхний дугаар нь за энэ цагаан өнгийн болор эхний дугаар болно. Хоёр дахь дугаар нь чигнэлэн ягаан өнгийн болор. Гурав дахь нь ногоон өнгийн. За хамгийн сүүлийнх нь 4 дугаар бор өнгийн болор байна. За тэгээд хамгийн их таатагдж байгаа хөзөр чулуун дээр болор чулуун дээрээ сонголтоо эцгээгээрэй. Тэгэхээр эхний дугаараас эхэлцгээе. За эхний дугаарыг харцгаая. За холбоо барихгүй утсан хуучин найз залуу чинь найз охин чинь эсвэл экс нөхөр хихнэртэй ойрын үед чамдаар энэ сарда юм уу ойрын үед хэдэн 7 хоногт багтаж чамдаар холбоо барих уу мессеж бичих үү? За Two of Pentacles. За гарч ирлээ. За энийг тодорхойлцгаая. Одоохондоо шийдэж амжаагүй л байгаа юм байна л да. Ер нь холбоо өрөөг нэлээд хэдэн сарч болсон байж магадгүй нэг дугаарыг сонгосон хүн одоо хүртэл чамтай мессеж үү холбоо барихгүй гэдгээ бүрэн дөрөв шийдээгүй л яваад байгаа юм байна эргэлзээтэй. Тэгэхээр тодруулъя. За энэ яг ч аргагүй салаад нэлээд хэсэг хугацаа өнгөрсөн хүмүүс байна. Хэдэн сар болсон бэ? Жил ч болсон байж магадгүй юм байна. The Lovers. За энэ дээр ингээд эхний хөзрийг тодорхойлоход чамтай удаа холбоо бариагүй чиний экс чинь одоо хүртэл бас шийдэж амжаагүй байна. Гэхдээ чамааг бас боддгоо боддог. Одоо салсан гэсэндээ чамааг сэтгэл зүрхэн нь ч бол тодорхой хэмжээгээр байдаг юм байна. Буцаад холбоо барьдаг юм билүү? Яах гэж ер нь бүр салыг чилвэч гэдэг юм уу бас бодоод яваад байт юм байна л та. Тэгээд яах ч аргагүй өмнө нь бол мэдээж товор гарч юм салсан хүмүүс байна. Гэхдээ сэтгэл нь бол байна. Хоёр хин хинийгаа мартаагүй одоо хин хинийгаа гэсэн бүр сэтгэл
одоохондоо унтарч амжаагүй байна. Илүү гал халуун сэтгэл нь байна л да. Тэгэхээр энэ бол удахгүй буцаад холбоо байрна гэсэн үг. За хэр удаж холбоо барих вэ? За энэ сартаа биш юм аа гэхэд за энэ сартаа эсвэл 4-6 7 хоногийн дараа илүү наан хурдан чиж магадгүй эргээ чамтай холбоо барих юм бэс чүчгөө. Эсвэл 4 хоног 6-7 хоногийн дараа. Тэгээ энэ бол нэг утахгүй чиний экс нь чамтай холбоо барьж ирэх юм байна. Тэгээд бодохгүй биш боддог. Одоо гэсэн чамаа гэсэн сэтгэл нь гал халуун хүсэл нь байдаг юм байна. За энэ дээр би Oracle картаар тодорлоо. Not today. Тийм энэ бол цаг хугацаа орон сард болж магадгүй сараас илүү болж магадгүй хамгийн багадаа хурдандаа 4-7 хоног. Хамгийн багадаа 4-7 хоног. 4 хоног ч гэж магадгүй. Энд чинь яагаад гэвэл их олон үүдэж байгаа болохоор тэг хугацаа нь хизээ чамтай холбоо барих хугацаанд харилцан адилхгүй байна. Ямар ч лээс өнөө маргааштай бол биш. Хэрвээ ямар нэгэн холбоо барихад те чи хүсчихвэл боломжийг алдахгүй буцаж та хүнд одоо ямар нэгэн тодорхой хэмжээ уучлаад ч юм уу удаан холбоогүй байсансэндээ уучлаад боломж өгөөд үзвэл энэ дээр бол чи алдаад ах юм аа. Яагаад гэвэл хоёрын хайр сэтгэлтэй би бинэ гэсэн сэтгэл тэмүүлэл нь одоо хүртэл ерөөсөө унтарч хурж амжаагүй ерөөсөө тийм хүрээгүй байна. Одоо бол хоёр бинийг маш их хүчтэй бодох хүсэл тэмүүлэлтэй байдаг юм байна. Тэгээд эхний дугаар сонгосон хүний экс нь бол өөртөө холбоо барина, буцаж ирнэ. Боддгоо ш боддог, сандгүй сандг юм байна. За. За тэгэхээр за одоо хоёр дугаарыг сонгосон үнийг харцгаая. За энэ дээр бол хоёр дугаарыг сонгосон үний X ч юм бол чамаас салсандаа хоёр холбоог болсондоо маш их харамсдаг. Одоо хүртэл тэрэндээ гуниглаад чамаа хүлээгээл байдаг юм байна. Эсвэл ер нь чамааг мессеж бичих болов гэж боддог. Чамааг одоо өөрөө төрүүлж холбоо бариасаа гэж боддог юм байна. Чи болохоор нэлээд буулт хийхгүй гүрийгээд энэ өөрөө бичвэл бичнэ гэдэг баг. Тэгээ чамаас салсандаа бол харамсдаг сэтгэл санаагаар бол унсан харагдаж байна. За тэгэхээр хоёр дугаараа сонгосон хүний X нь өөртөө холбоо барьж ирэх нь үү? Эргээд холбоо барих нь уу гэдгийг харъя. За тэгэхээр энэ бол 100% ойлгомжтой. Чамаас салсандаа маш их харамсдаг. Одоо хүртэл бодож авд. Эргээд чам дээр ирээд буцаж одоо эргээд чамдаа буцаж нийлхийг одоо хэрв чиний X нөхөр чинь юм байвал X найз залуу чинь байвал за X найз охин чинь байвал буцаад чамтай урдын харьцаагаа сэргээхийг маш их хүсэж байгаа юм байна. Өөрөө бол энэ дээр бол хоёр дугаарын хүн бол чиний X чинь өөрөө салах шийдвэрийг гаргаж тий чамаас харьцаагаа төрүүлж тасарч хөндөрсөн юм байна. Тэгээд тэрэндээ болохоор одоо маш их буруу шийдвэр хийжээ гэж бодож авдаг. Тэрэндээ аягүй харамсдаг. Үнэхээр энэ би аягүй буруу юм ээж яах гэж тэр эмэгтэй хүнээс салваа эсвэл тэр залуугаас салваа гэж маш их бодож авдаг юм байна. Төрүүлж юусэнд салъя гэж хэлсэн алдаа гараад салсандаа харамсч авдаг юм байна. Тэгээд одоохондоо тэгтээ чамайг ямар нэгэн байдлаар өөртөө чи тэр хүн чамлаа одоо мессеж бичвэл чамайг хүлээж авах байх гэсэн итгэл найдвар байдığım байна. Хэрв чамайг чи тэр хүн тагж боломж өгөөд өгвөл тэр хүн чамтай буцаж өмнөх харилцаагаа сэргээх хүсэх юм байна. Сэргээх хүссэн юм байна. За тэгэхээр олон хүн үзэж байгаа болохоор энэ бас хүн болгон 100% таарахгүй. Би бас өмнөх бичлэгүүдээр хэлжсэн. Яагаад гэвэл чи ерөнхий уншлага хийж байгаа болохоор
зарим хүнд маш их тааран, заримд нь дөхөж очих ч юм уу одоо янз янз байдаг шүү. Тэгээд хувийн уншлага биш болохоор тэгээд авахгүй их ухаанаар хандаарай. Өмнөгчсөн бичлэг дээрээ тэгж хэлж байдаг те. За их гонигтай байт юм байна да. Сасанда. За холбоо барих нь. Өө ингэж. За тэгэхээр энэ бол удахгүй энэ хүн чинь чамдаар ямар ч лээсэн холбоо барих үед байна. Одоохондоо өөртөө итгэлгүй байгаа маань хэрэг холбоо явуулж чамааг уурлах болов, хариу үйлдэл үзүүлэхгүй, утсын салхам, мессежтэнд хариу бичихгүй байх гэж эмээгээл байгаа юм байна. Гэхдээ ямар ч эцэст айцаа даван туусны эцэст уучлах гуйхтай бэлэн болоод буруугаа ойлгосон үед энэ хүн бол чамтай тийм ээ холбоо бариад ирнэ. Хамгийн багадаа 5-аас 5 хоног юм уу 5-7 хоног эсвэл 8-7 хоног хамгийн ихдээ 8-9 7 хоног эсвэл 8-9 хоногийн дараач байж магадгүй. Хүн болгонд харилцаа адилгүй. Зарим хүнийх нь бол 5 хоногийн дараа эсвэл зарим хүн 5-7 хоногийн дараа. Зарим хүмүүс бол 8-9 хоногийн дараа эсвэл 8-9 7 хоногийн дараа. Энээс бол бүр 8-9 сар юм уу 5 сар мар бол биш. Тийм хол биш. Би угаасаа хөзрийн байд гэж хол хардггүй. Би ойрын үед гэж үтсэн байгаа холбоо байх нь. Тэгэхээр хамгийн багадаа 5-аас 5-7 хоногийн дараа. Хамгийн ихтэй 7-8-аас 7-8-7 оноос 7-8 хоногийн дотор. Тэгээд энэ хүн чинь чамтай холбоо барих нэ X чинь. За 1 болон 2-ыг сонгосон хүмүүсийн хөзөр ингээм X-үүд нь бол холбоо барих нь ойлгомжтой боллоо. За одоо бүгдээрээ 3 дугаарыг сонгосон хөзрийг сонгосон үнийг харъя. Сан. Энэ бол ийм карт л та. Тэгээд заримдаа би ярьж байхдаа жоохон ив хавгүй яриад байж магадгүй. Ягаад гэвэл эн чинь би шууд бичлэгээр явж байгаа болохоор хөзрөө тайлж уншихдаа заримдаа үгийн жоохон буруу алдаа гаргадаг бол ойлгоорой. Би ямар нэгэн бичлэгээ шууд хийж байгаа болохоор ерөөсөө бичлэгэндээ ямар нэгэн эдит хийж засварлтгүй болохоор жоохон болох ярьж магадгүй шүү. Би хөзрөө тайлахын тулд заримдаа нэг тохиромжгүй жоохон үг хэлдэг хэрэглээд байж магадгүй. Тэгээд ойлгоорой. Чи одоо эдит хийхгүй шууд явж байгаа бичлэг болохоор. За харцгаая. X-ний чамдаар холбоо хийж ирэх нүү. За 3 дугаарыг болж байгаа. Энийг би жоохон тодорлох хэрэгтэй байна.
дугаарыг сонгосон хүний хувьд бол энэ дээр жоохон төвөгтэй байна л да. Салаад саяхан салсан юм шүү хэн. Тэгээд одоо хүртэл X-ийн чамд ерөөсө гомдоод ерөөхдөө айгүйх тийм их ууртал байгаа юм байна л да. Чамд айгүй гомдсон юм байна. Тэгээд чамтай уулзсан гэхээсээ илүү өөрийгөө сэтгэл санаагаас сэргээж өөрийгөө илүү тайван байхыг хүсэж байгаа юм байна. Тэгэхээр 3 дугаар самсуу маань магадгүй чи нэлээ уурлуулах юм уу, их гомдоох юм хийж бухимдлыг төрүүлсэн болохоор чамтай ер нь холбоо барихыг хүсэхгүй юм байна. Энэ бол тэгтээ бол үүрт гэсэн үг биш шүү дээ, тийм. Хэрвээ саяхан салсан бол 7 хоногийн өмнө салсан ч юм уу, сарын өмнө салсан бол нэг хэдэн 7 хоног ч юм уу нэг хүмүүс чинь нэг тайвшрах ганцаараа байх шаардлагатай үе гардаг да. Тийм бүр хизээж холбоо барихгүй тэр чигээр алга болно гэсэн үг биш. Тэгтээ яг энэ сард ойрын хэдэн 7 хоногт бол чамтай бол холбоо барих юм харагдахгүй, илүү өөр дээрээ анхаарах юм байна. Өөрийгөө л бодож, өөрийгөө илүү сэтгэл санаа тайван байлгаж, найз нөхдөд зугаацч тийм. Илүү цагийг сайхан үр бүтээлтэй өнгөрөхийг хүсэж байгаа юм байна да. Өөртөө ч уулзгаасаа илүү ганц биеэрээ байх ч юм уу, найз нөхдөйгөө сайхан гарч те ажил хэрэгэн зохицуулж өөрийнхөө ажил хэрэг гид хөрөнгө карьертаа илүү анхаарч байгаа юм байна. Чамаг гэхээсээ илүү тэгээд жоохон онцгойлох гарлаа да. Тэгээд чамаг ойлгох чи мартчих гэдэг юм уу, эсвэл одоохондоо аюу нэлээ ууртаа яваад чамд гомцсон болохоор мартахын тулд өөрийгөө сэтгэлээ сэргээх бүх арга хэмжээг авах нь илүү, эсвэл чамайг мартахын тулд илүү ажил карьер дээр анхаарад явж байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ сарда ч юм уу ойрын 7 хоногтоо штэ бүр хэдэн сар жилдээ биш шүү. Бол чамтай бол холбоо барих юм бол харагдахгүй байна. Sorry. За тэгээд энэ чинь ерөнхий уншлага гэж би дахид сануулъя те. Яг чам детальчд зориулж хувийн уншлагыг яг болохоор 100% таарахгүй байх тохиолдол байдаг болохоор 100%-ийг энийг өөр дээрээ шууд хүлээж аваад иж бас болохгүй л те. Тэгээд би хэлсэндээ зарим хүмүүс үнэхээр таардаг, зарим нь төхөж очтгоо гэж. За 4 дугаарыг сонгосон хүнийг харцгаая. 7 of Wands. За 4 дугаараас сонгос X чинь чамааг өөр л юм бичээд гуугаад буцаж ирвэл эрэнд үз гэж их бодож байгаа юм. Их л зөрүүд байна. Чамаар л юм гуйлах гадаа л да. Би яхаараа энэтэй холбоо байна гэж энийг буруу тэ. Би өөр нь юу хийсэн гэж өөрөө юм бичээд өөрөө уучлахгүй бол яах вэ? Би бодож үзье гэсэн нэлээд зөрүүд ааштай. Байгаад байгаа юм байна. Гурав дугаар дээр жоохон онцгой хариу гарсан болохоор өөрийнхөө энерги, алганыхын энергийг цэвэрлж байна. Ла болон синамоноор за ингээд 4 дугаарыг харцгаая. X чинь 4 дугаар сонгосон X нь ой их л олон юм ихийг үсчтэй. Суурал гараад ирж байгаа ч хөөзөр нэ. X нь чамтай холбоо явах нөө. Тээ. Иймэрхүү. Ямар их хүсэлж байна. Бараг 4 сонголттой үзэр болоод байна. 4 of Cups гараад байна юм чи. Их л төстэй энергиуд байна да. X-үүд чинь. Чиний X чинь одоохондоо бол маш их зөрүүлээ чамаар л уучлахгүй байх гад ингээд салсандаа уур бухимдалтай яваад байгаа юм байна. Тоор бол хин хинэгээ гэсэн яг харилцан адил 2 of Cups гэдэг юм. Тоор яг хин хинэгээ гэсэн харилцан адилхан сэтгэлтэй, хайртай, эсвэл би мэдээ айгуу сайн ер нь хин дутууд болмог илүү нэг чигээ барьсан одоо юу хэмдэ
Зөвхөн өрөөсгөл хайр бол биш. Хиндэл их сэтгэл зүрхтэй байдаг юм байна. Тэгэл чамааг бас хүлээгээл тунирхаал шүн. Гэтэ энэ экс чинь айгүй хэцүү байгаа маань чамаа бодоод их сандаг, шүн нойргүй хондогч байх. Сэтгэлээр ундаг, шүн нойр нь хүрдгүү чамаа бодож шаналдаг. Тэгсэн мөртлөөс заавалч хөө чамааг мессеж бичих, хариу бичгийг чинь л хүлээгээд байдаг юм байна. Зөрүүд. Тэгээд өөр хитэх зөрүүлээд байгаа болохоор тэрэндээ бүр илүү шаналаад байгаа юм байна. Чамаа гуйгаа дээрээсээ гэж маш их хүсдэг юм байна. Тэгээ хэрвээ эксээ буцааж амаар байвал тэгээ эксээ чи гомдоож уурлуулсан бол хэрвээ энэ чиний буруу гэж бодчихвэл чи одоо хүртэл тэр хүндээ сэтгэлтэй бол яагаад нэг удаадаа өөрийнхөө эгогоо дараад буулт хийгээд мессеж бичээд үзэж болохгүй гэж энэ хүнд бол хоёрын салалт бол их хүн дээр туссан байна. За 2 дугаарыг сонгосон хүндэд бол уйтгартай сэтгэлээр унсан байсан ч гэсэндээ энэ бусад 3 хүзрийн хажууд 4 дугаараа сонгосон хүмүүний салалт нь бол чиний экс чинь чамаас сасанд бол үнэхээр сэтгэл санаагаар гүн унсан их хүнд туссан байна. Бусад 3-ын сонгосон хүзрийг сонгосон эксүүдийн хажууд энэ бол айгүй хэцүү сэтгэлийн шарахтай их салалт 8 хүнд туссан байна. За окей. Чамтай холбоо байх нь уу? Хари. Чамтай холбоо байх гэхээсээ илүү ойлгомжтой хэвэл чамаа л хүлээгээд байгаа юм байна да. Тэгэхээр экстрагаа буцаж нийлээгүүл чийг л холбоо байруул. Хүн чинь чамтай юм бичдэг гэхээс чи юм бичихгүй бол тэгээ гүрийгэл зөрүүдлэл нойр хуйлжаа сэтгэлээр унал байгаа л байх юм байна. За экс нь холбоо байх нь хэсэг хугацааны дараа зөрүүдлээд нэмэргүй те өөрийгөө ингэж улам зовоох юм байна өөртөө чи харьцахгүй холбоогоо таслаар нэмэргүй зөрүүлээд хэрэггүй юм байна гэж мэдсэн үедээ чамлуу бол гинтгэн бол шууд мессеж бичих юм байна. За энэ дээр бол 7-9 хоногийн дотор хамгийн хурдандаа хамгийн холдоо 7-оос 9-4-7 хоногийн дараа гэж харагдаж байна. 9-7-4-2 2-7 хоногоос 4-7 хоногийн дараа эсвэл 7-оос 9 хоногийн дараа эсвэл 2-оос 3 сар 2-оос 3 сар дээд нь 2-оос 3 сар гэж харагдаж байна. Энэ бол яг нэлээд хугацаа орсон гэсэндээ юм бичнэ. Хэрв чи наан тэ илүү удаан хүлээж твчихгүй гэвэл өөрөө мессеж бичээд өөрийнхөө эгогоо дараад үзвэл яах юм бэ гэж зөвлөх байна. Тийм сэтгэлээр унсан байна, их гомдсон байна. За ингээд энэ удааг өнөөдөр X чинь чамтай холбоо барих уу тэр хүний сэтгэл гэдэг талаар мэрэг үзлээ. Тэгээд хуваараа уншуулах бол би description box дээрээ биччихье. Description box-ыг уучлаарай монголоор юу ч хэлдэг байлаа. За тэгээд ямарсан доор нь би биччихье. Иза мөнх бат гэд мессенжер хаягаар холбогдоорой. Тэгээд найзын хүсэлт өгөхгүй байхыг хүсье. Найзын хүсэлт амааргүй байна. Зөвхөн мессенжер хаягаар минь холбогдоорой. Тэгээ таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Комент бичиж үлдээгээрэй. Хэр тааш тохирсон байна гэдэг комент бичиж үлдээцгээгээрэй. За үүний дараа би залгуулад та бүхэндээ дахиад нэг witchcraft-ийн талаар бичлэг оруулна. Амлсан ёсороо гоо үзэсгэлэнээс сэргээхтэй нэгэн witchcraft spell буюу шулмын шившлэг тайрн бүхий бичлэг одоо өнөөдөр залгуулад орно. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.